Сайн байцгаана уу? Welcome back my channel. Энэ удаагийн дугаараар та бүхэнд хамгийн гоё, энгийн боловч хамгийн гоё амттай мөг болон помидортой пастаг хэрхэн хийх аргыг хуваалцуулна. За юуны өмнө саримсаа бицлаад нэмгэн хэрчин. За үүнийг хайрлын тавганда хийгээ явуулна. За хар мөг, бор мөг доотлын хатуу хэсгийг нэрчээд за шороогийн гараараа унгаагаад за нэгэн жиг тэрчин. За үүний дараа бол mushroom гэдэг цагаан мөг ашиглана. За үүнийг бас дээдлийн хэсгийг шороотой хэсгийг аваад гараараа паста бол 7 минутанд болдог паста. За тэгээд ус хийгээд ингээд таглаа 5 минут болгосон дараа за 2 минутанд нь ингэж хийгээд перц болон оливын тусаа инээ. За үлдсэн 2 минутанд нь ингэж амтлангаа ингэж амтын тохируулаад явчихна. Тэгээд тагийн таглаад за тэгээ сайдар хуураад одоо ингээд харах юм бол пастан төрөчийн шүлөө ус маш уугаад нэлээд зөөлрч санагдаж байна. За энэ үед бол амсаж үзээд яг гоё al dente болох хэрэгтэй. За тэгээд перц болон оливын тусаа сайдар хийгээд за амын сүлд нь бол яншуг гоё ирчээд ногоон төрлийн ногоон сонгон ч юм уу эсвэл яншуу эсвэл parsley хийвэл маш гоё болдог. За тэгээд амталж үзээ тэгээд гоё амттай болвол таглаа явуулнаа. За тэгээд голд нь ингэж паста тавиад дээрээс нь мөг бол помидор хийгээд хатуу бислэгээ өрөөд перц дээр нь хийгээд за ингээд паста бэлэн боллоо. За амтлаад үзье. За тэгээд энэ пастаны соус нь бол үнэхээр гоё. Хандуулсанд баярлалаа баяртай.